Тариалангийн аж ахуйн өдрөмд ажиллагчид хоёр үндэстэн даалгаврыг хариуцдаг. За хаврын тариалалтын өмнө үрийг тариалалтад бэлтгэх. За дараагийн даалгавар бол зуны сүүл намрын ихээр хурааж авсан ургацыг өдрөмд хүлээж авах, хатаах, цэвэрлэх, тээвэрлэх ажил гэсэн ийм хоёр үндсэн даалгаврыг хариуцдаг. За энэ хичээлээр бид сайн чанарын үр бэлтгэхэд шаардлагатай ажлууд ба ажил гүйцэтгэхдээ анхаарах төрөл бүрийн асуудлуудыг үзнэ. За юуны өмнө үр бол тариалангийн үйлдвэрлэлийн хамгийн чухал орц гэдгийг хэлэх ёстой. Өндөр ургац авахын тулд сайн чанарын үрээр тариалт хийх зайлшгүй шаардлагатай. Чанар сайтай үйлдвэрлэх асуудал газар тариаланд маш чухал үүрэгтэй учраас өдрөмд хийх ажлууд маш өндөр хариуцлага, нягт нямбаа ажиллагааг шаарддаг. Хичээлийн эхэнд бид үрэнд тавигдах чанарын шаардлагуудыг авч үзнэ. За эхлээд чанар сайтай үр бэлтгэх нь ямар ач холбогдолтой болохыг тайлбарлана. Дараа нь үрийг цэвэрлэхийн өмнө нүдээр шинжлэх тухай үзнэ. Тухайлбал үрийн цуванаас дээж авч нүдээр шинжлэхэд юуг анхаарах, үрэнд ямар үзүүлэлтүүдээр үнэлгээ өгөх вэ гэдгийг тайлбарлаад, гуравдугаарт үрийн чанарын үзүүлэлтүүд тэдгээрийн ач холбогдол. Өөрөөр хэлбэл сайн чанарын үр гэж ямар шинж чанар үзүүлэлтийн үрийг хэлэх вэ? Тэдгээр үзүүлэлтүүд нь тариалалд, таримлын өсөлт хөгжилд ургацад ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг үзнэ. За мөн үрийн цувааны чанарыг хангах хадгалалтын явцад алдагдуулахгүй байх асуудал маш чухал ач холбогдолтой. Иймээс үрийн хадгалалтын боломжит буюу шаардлагатай нөхцлүүдийг бас энэ хичээлээр авч үзнэ. Ингээд тариалангийн үйлдвэрлэлийн суур орц болох үрийн чанар, түүний ач холбогдлыг авч үзье. Зөвхөн чанар сайтай үрээр тариалж байж л чанар сайтай өндөр ургац авах боломжтой. Сайн чанарын үр бол газар тариалангийн хамгийн гол орц, тариалангийн үйлдвэрлэлийг амжилттай эхлэх үндэс суур юм аа. Зөвхөн сортын цэвэршилт сайтай сайн чанарын үрээр тариалсан нөхцөлд тухайн сортын шинж чанар давуу талууд талбай дээр бүрэн илэрч үр шимээ өгдөг. Тухайлбал ургац өгөх чадвар, ургацын чанар, өвчин ортонд эсвэрлэх чадвар зэрэг сортын үзүүлэлтүүд бүрэн дүүрэн ашиглахын тулд тариалах үрийн чанар маш сайн байх ёстой. Аж ахуйтай бэлтгэсэн чанартай эрүүл цэвэрхэн үрээр тариалахад гербицидийн хэрэглээ багасж өндөр үнэтэй үр гаднаас худалдаж авах зардал хэмнэгдэнэ. Цэвэршилт сайтай цэвэрхэн үрээр тариалах нь устгахад хэцүү хог оргонлууд ба тамил оргонлын өвчин үүсгэгчид талбайгаас талбай дамжин тархахаас сэргийлэх үр дүнтэй арга зам юм аа. Ийм учраас үр үйлдвэрлэл, үр бэлтгэлийн ажлыг хариуцсан ажилтнууд аж ахуйтай хамгийн чухал үүрэгтэй. Тэдгээр ажилтнуудын ажлын гүйцэтгэл чанараас тариалангийн үйлдвэрлэлийн үр дүн, үр ашиг ихээхэн хамаарна. Үр үйлдвэрлэлийн үндсэн үе шатуудыг энэ графикт бүдүүрчлэн харуулсан байгааг тайлбарлая. За үр үйлдвэрлэл бол хураалтаас эхэлдэг. Ургацыг аль болох цэвэрхэн хураах хэрэгтэй. Дараа нь ургацыг өтөм рүү тээвэрлэнэ. Тээвэрлэх явцдаа бохирдуулахгүй байхад анхаарна. Үрийг өтгөнд хүлээн авч бохирдуулалгүйгээр хадгална. Үрийг өтгөнд хадгалах явцад чанарын төрөл бүрийн хяналт, шалгалт хийх ёстой. Үрийн чийг, холц, бохирдол, түрүүндээ соёолсон эсэх болон бусад үзүүлэлтүүдээр чанарын үнэлгээ хийж хяналт тавина. Дараа нь үрийг цэвэрлэнэ. Үр цэвэрлэх ажиллагаа нь өөрөө хэд хэдэн үе шаттай. Салхиар, шигшүүрээр, триерээр, ялгах ширээгээр цэвэрлэх гэсэн эдгээр хувилбарууд байх бөгөөд эдгээрийг бас хооронд нь хослуулах боломжтой.
Үрийг цэвэрлэсний дараа чанарын үнэлгээ хийнэ. Мянган үрийн жин соёолох чадвар, чийг зэрэг үзүүлэлтүүдийг наривчлан тодорхойлж, эдгээр ба холбогдох бусад үзүүлэлтүүдээр үрийн чанарыг үнэлнэ. Үрийн чанарын үнэлгээ хийгдсэний дараа үр бэлтгэлийн дараагийн үе шат болох ариутгал хийнэ. Зориулалтын ариутгалын бодисоор зориулалтын төхөөрөмжөөр үрийг ариутгаснаар үрнээс ургах соёнд өвчин халдварлахаас сэргийлнэ. Ариутгалын бодис мөн бичил элементүүдээр жишээлбэл биоцид агуулсан гуматын болтой хольж өгвөл соёололтыг түргэсгэж талбайн цохилтыг чиглүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Үр ариутгалын дараагийн алхам бол савлгаа. Үрийг зөвхөн өөрийнхөө аж ахуйд тариалах эсвэл бусдад борлуулах эсхээс хамаарч хэрхэн савлахаа шийдвэрлэн хэрв бусад аж ахуйнуудад борлуулна гэвэл хэдийгээр задгаа үр нийлүүлж болох боловч энгийн буюу наацын шууданд савлах нь илүү тохиромжтой. Ингээд эцэст нь бэлтгэсэн үрийг худалдан авагчдад хүргэж өгөх эсвэл өөрийнхөө талбайд аваач тариалах зорилгоор тээвэрлэх ажлыг гүйцэтгэнэ. Үрийг цэвэрлэхийнхээ өмнө нүдээр сайтар шинжлэх хэрэгтэй. Нүдээр шинжлэх дээжийг нуруулсан үрийн цувааны хэд хэдэн байршилд нурууны дунд хэсгээс авна. За шинжилнэ гэдэг нь тодорхой үзүүлэлтүүдээр үнэлгээ хийнэ гэсэн үг. Жишээлбэл тодорхой хог ургамлуудын үр илэрсэн эсэх хэрв илэрсэн бол хэдий хэмжээтэй тархсан гэх мэт үзүүлэлтүүдээр үнэлж болно. Энэ талаар сүүлд илүү дэлгэрэнгүй танилцуулнаа. Үрэнд нүдээр тодорхойлж болох зарим үзүүлэлтээр жишээ авъя. Энэ зураг дээрх буудаан үрийн цуваа төрөл бүрийн холц бохирдолтой байгааг харагдаж байна. Тухайлбал хонгой хошуу буудааны үр энд тэнд харагдаж байна. За хатаж хорч ирсэн жижигхэн үр нэлээд байна. Мөн хугарсан эсвэл няцарсны улмаас соёолох чадвараа алдсан үрч бас харагдаж байна. Үрийн будаанд ийм холц бохирдол байж болохгүй. Ийм учраас энэ будааг үрэнд ашиглана гэвэл холц бохирдлыг нь сайтар ялгаж цэвэрлэх шаардлагатай. Энд үзүүлсэн буудаан үрийн цувааны холц бохирдлын хэмжээ түрүү чихээс бүр илүү болох нь харагдаж байна. Тухайлбал хонгой хошуу будааны үр холилдсон, үрийг ил задтай газар удаан хадгалснаас болж шувууны баасаар бохирдсон, ургамал зүүн хувьд буудаатай нэг ижил овогт харьяалагддаг учраас зөвхөн тариалалтаас өмнө гэрвцээ цацаж тэмцдэг. Буудаа ургалтын явцад устгах боломжгүй хог ургамал болох хягны үр бас холилдсон байна. За мөн хосчор давжаарсан үр нэлээд байна. Мөн гүйцэд сайруулагдаагүй учраас хальстайгаар байгаа үрч бас харагдаж байна. Сайн чанарын үрэнд эдгээр холц бохирдол байж болохгүй учраас тэдгээрийг ялгаж зайлуулах замаар үрийг цэвэрлэх ажлыг маш нягтан ба гүйцэтгэх шаардлагатай. Энэ үрийн цувааг өвөл хадгалсан агуулгад шувуу ордог байсан учраас үр нэлээд шувууны сангасаар бохирджээ. Хог ургамлын үрч бас нэлээд их хэмжээгээр холилдсон байна. Ингэж их бохирдсон будааг үрэнд ашиглах зорилгоор цэвэрлэхийн өмнө ер нь цэвэрлэх нь эдийн засгийн хувьд ашигтай юу гэдгийг тооцох хэрэгтэй. Ялангуяа шувууны сангаснаас бүрэн гүйцэд салгаж цэвэрлэнэ гэдэг бараг боломжгүй учраас эдийн засгийн хувьд ашиггүй байх болов. Ийм будааг гурилын үйлдвэрч хүлээж авахгүй малын тэжээлдэж ашиглах боломжгүй. Үрийг цэвэрлэхийн өмнө нүдээр шинжлэхдээ соёол эхэлсэн эсэх, хугарч няцарсан эсэх, хөврөлн гэмтсэн эсхийг шалгана. Эдгээр гэмтэл цогог илэрсэн будааг үрэнд ашиглахад тохирохгүй учраас ийм будаануудыг ялхан хайж үрийг цэвэрлэх хэрэгтэй. Үрэн дэх холц бохирдлуудыг ялгаад юу агуулгадж байгааг тус бүрээр нь шинжлэх хэрэгтэй. Жишээ нь хяаг, хонгой хошуу будаа зэрэг устгахад хэцүү хог ургамлын үр холилдсон эсэх. Хэрэв холилдсон бол хэр их хэмжээгээр тархсныг тодорхойлоод үүнээс хамааруулан үрийн цэвэрлэхийг хэр өндөр наривчлалтай хийх
цэвэрлэгээний ямар аргуудыг ашиглах вэ гэдгээ баримжаална. Ямар ургамлын үр гэдэг нь мэддэхгүй байвал ургамал тодорхойлох мэргэжлийн ном хэвлэл ашиглаж эсвэл мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч болно. Энэ үрийн чанар харьцангуй сайн гэдэг нь нүдэнд их харагдаж байд. Үрийн ширхгийн хэмжээ жигд учраас цэвэрлэхэд хялбар, цэвэрлэхээс өмнө ингэж харагдаж байгаа тохиолдолд цэвэрлэж бэлтгэсэн үр чанар сайтай байх магадлал маш өндөр юм аа. Цэвэрлэхэд хялбар учраас цэвэрлэгээнд зарцуулах ажлын ачаалалч харьцангуй бага. Үрийн чанарыг ямар үзүүлэлтүүдээр хэмждэг вэ? Эхлээд ил харагдах буюу гадаад үзүүлэлтүүдийг авч үзье. Үрийн цувуунуудыг чанараар нь хооронд нь харьцуулахын тулд цуваа бүрээс ижилхэн нь 500 г жинтэй дээж авдаг. Гадаад үзүүлэлтүүдийн эхнийх нь техникийн цэвэршилт. Үрийн техникийн цэвэршилт гэдэг үзүүлэлт сүрэл, хальс, хугарсан орчор, олцгүйцээгүй үр болон ургамлын гаралтай бусад холцыг агуулаагүй мөн шороо, чулуу, элс, шавьшны үлдэгдэлгүй байхыг илэрхийлдэг. Хэрэв үр эдгээр зүйлсээр бохирдсон бол ямар үр дагавар үүсэх вэ? Юуны өмнө үр ариутгал дутуу хийгдэж ариутгалын бодисын зарцуулалт ихсэн. Мөн тариалалтын үед үрлүү саатах, улмаар үрэлгээний наривчлал муутай болох, үрийн норм хуваарлалт жигд бус болох, эцсийн дүндээ ургас буурах үр дагаварт хүргэнэ. Дараагийн гадаад үзүүлэлт бол холц. Буудаан 500 г үрэнд өөр үр тарианы эсвэл үр тарианаас бусад ургамлын үрийн үр олон ширхгээс олон байж болохгүй. Бусад ургамал гэдэг хог ургамалч бас багтана. Гэхдээ хог ургамлыг дүргэн тахдаг эсэх устгахад хялбар эсгээр нь зэрэглэж ялгаатай амтдаг жишиг бий. Тухайлбал тариалагын талбайд нэг л ургасан бол маш хурдан тархдаг. Эргээд устгахад маш хэцүү учраас онц аюултай хог ургамал тооцогддог. Хонгой хошуу будааны үр нэг ширхэгч байж болохгүй. Холц ихтэй үрээр тариалалт хийвэл ургацад хэрхэн нөлөөлөх вэ? Холцтой үр тарьсан бол мөн л холц ихтэй ургах учраас ургацаа гурилын үйлдвэрт тушаахын тулд сайтар цэвэрлэх, үүнд маш их зардал хүн хүч зарцуулах болно. Тариаланчийн хувьд холцтой буудаг хямд үнээр борлуулахаас өөр аргагүй хүрнэ. Хурааж авсан буудаага эх жил үрэнд ашиглана гэвэл үрэнд холилдсон хяаг, хонгой хошуу будаа болон устгахад хэцүү бусад хог ургамал талбай дамжин тархах, улмаар хөрсөн дагуулгадах ус шимт хичээлийн бодис нарны гэрлэлийг буудаан ургамалтай булаацалдах аюул үүснэ. За үрийн өөр нэг гадаад үзүүлэлт бол эрүүл мэнд гэсэн үзүүлэлт байгаа. Үр амьд хөнөөлтөй амьд шавьж хачинд идэгдээгүй байх шаардлагатай. Мөн үрээр халдварлагддаг зэв, хатуу харуу, хоост харуу зэрэг өвчин үүсгэж мөөгөнцрөөр халдварлаагүй байх ёстой. За харан өвчнөөр өвчлсөн үр бол 500 г дээжинд 3 ширхгээс илүү байж болохгүй. Хэрэв буудаан үрэнд өвчин үүсгэж мөөгөнцөөр халдварласан бол ямар үр дагавар үүсэх вэ? За хэрэв таваарын буудаа зэв харгаар өвчлсөн байвал хүн мал хортой бодис агуулах учраас гурил үйлдвэрлэл болон малын тэжээлд ашиглах боломжгүй болно. Өвчтөй үрээр тариалалт хийвэл талбайн цохиулт муу, ургамлууд өвчтэй, хүчил төвжилт нь сул, ургац бага байна. Өвчин үүсгэж мөөгөнцрүүд өвчтөй үрнээс эрүүл үрнүүдэд халдварлаж тархах аюултай. Ийм аюулаас сэргийлэхийн тулд үрийг зориулалтын бодисоор технологийн дагуу ариутгах шаардлагатай. Үрийн цувууны бас нэг чухал гадаад үзүүлэлт бол сортлох голч гэсэн үзүүлэлт байна. Дусах буудааны үрийн голч 2.2 мм-с багагүй. Уг үзүүлэлт нь үрийн цувуунд нийт үр нь жигдэрсэн байх шаардлагатай. За энэ үзүүлэлт ямар ач холбогдолтой вэ? Үрийн ширхгийн буюу
мянган үрийн жин чанарын шаардлагад нийцсэн бөгөөд нийт өрөнд чиглэсэн бол тухайн буддаг дээрэмтэд урилгын гарцсан өндөр байдаг. Хэрэв өрөнд ашиглавал тариалалтын дараа талбайн цохол түргэн чигд сайн явагдаж өндөр ургац авах суур нөхцөл бүртнэ. Рапс, чихрийн манжин зэрэг таримал оргамлын үр жижиг хэмжээтэй жигд бус хэлбэртэй байх тул ийм таримлын үрийг пеллетлэх технологиг өргөн ашиглаж байна. Пеллетлэх гэж үрийг ургамал хамгааллын бодисоор эсвэл ургамал хамгааллын болон шим тэжээлийн бодисын холимгоор битүү хучих замаар өвчин ортноос хамгаалах, соёолтыг нь сайжруулах технологиг хэлдэг. Рапсын үрийг пеллетлэхэд голчлон хөрсний хортон шавжнаас хамгаалах зорилгоор инсектицид ашигладаг. Пеллетлснээр бий болох бас нэг давуу тал бол тариалах үрийн хэлбэр хэмжээ чигдэрч үрлүүрээр талбайд наривчлал сайтай жигд үрлэх боломж бүрддэг. Одоо үрийн чанарын дотоод үзүүлэлтүүд тэдгээр тавих шаардлагуудыг авч үзье. Эхний үзүүлэлт нь үрийн чиг. Үр тарианы үрийн чиг хадгалалтын үед 16%-аас рапсын үрийн чиг 10%-аас хэтрэхгүй байх шаардлагатай. Үрийн чиг ихэдвэл хөгжсөний үнэртэй болох ба энэ нь үр нүдэнд ил харагдахгүйгээр ургаж эхэлсэнийг илэрхийлнэ. Соёолох процесс явагдаж эхэлснээр үрэн дагуулгадах шим тэжээлийн бодисууд задарч соёололтод зарцуулагддаг. Үүний улмаас үрийн эндоспермд хадгалагдсан шим тэжээлийн бодисууд анх агуулгадж байсан хэмжээнээс хорогддог. Ийм учраас хадгалалтын үедээ соёолоод эхэлчихсэн үрээр тариалалт хийхэд хөрснөөс зохиоход шаардлагах шим тэжээлийн бодисын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байх эрсдэл үүсдэг. Чигтэй үрийг удаан хугацаагаар хадгалах боломжгүй. Соёолохоос гадна өвчин үүсгэрч мөөгөнцрөөр халдварлах аюултай. Хадгалахын тулд чигийн агуулмжийг нь 16%-аас доош ортлон хатах шаардлагатай бөгөөд хатахад нэлээд эрчим хүч дардал төсөв шаардлагатана. За дараагийн үзүүлэлт болох мянган үрийн жин аль болох өндөр байх ёстой. Буудаа мянган үрийн жин ойролцоогоор 37 граммаас багагүй, рапсын мянган үрийн жин 3.5 граммаас багагүй байх шаардлагатай. Мянган үрийн жин өндөртөө үр бэлтгэхийн тулд үрийг цэвэрлэхдээ догссон хэмжээтэй шигчүүрүүд ашиглан үрийн ширхгийн овор хэмжээгээр сортолдог. Мянган үрийн жин сайтай үрийн гурилан биеийн агуулмж өндөр байх тул үрнээс ургах соёог хангалттай хэмжээний шим тэжээлийн бодисоор хангах чадвартай байдаг. Энэ чадвар нь хөрс боловсруулалт харуухан хийгдсэн. Эсвэл тариалалтын үед орчны нөхцөл тааламжгүй байсан нөхцөлд талбайн цохолт жигд сайн явагдах баталгааг хангах тул маш чухал ач холбогдолтой. Мянган үрийн жин сайтай үрнээс ургасан соёо хөрсийг нэвтэлж цухах чадвар сайтай байдаг нь ялангуяа гүн үргэлсэн талбайд тод илэрдэг. Таримал ургамал болон хог ургамал нэгэн зэрэг соёолсон тохиолдолд мянган үрийн жин сайтай таримтын цохолд түргэн явагдаж өсөлт хөгжилт нь хог ургамлаас төрүүлэх тул таримал ургамал хог ургамлыг шахаж түрэмгийлж ургах нөхцөл бүрднэ. Том ширхэгтэй үрнээс ургасан соёо түүнчлэн цаг агаарын болон орчны бусад хүчин зүйлсийн сөрөг нөлөөг тэсвэрлэх чадвар сайтай байдаг. Үрийн чухал ач холбогдолтой өөр нэг дотоод үзүүлэлт бол соёолох чадвар. Буудаа рапсын соёолох чадвар 85%-аас багагүй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл тарьсан 100 ширхэг үр тутмаас 85-аас цөөнгүй үрэнд соёоны үндэс нахиан хангалттай хэмжээнд хөгжиж соёололт явагддаг байх ёстой. Чанарын энэхүү үзүүлэлт тариалах үрийн нормыг 5 метрт ногдох үрийн тоо ширхгээр зөв тооцож төлөвлөхөд чухал үүрэгтэй. Жишээ нь 85% соёолох чадвартай
100 ширхэг үрнээс 85 ургана гэдгийг мэдэж байгаа нөхцөл үнэхээр 100 ширхэг ургуулъя гэвэл дахиад 15 үр нэмж нийтдээ 115 үр тарина гэдгээд үүнийг 1 метр квадрат болон хааж шилжүүлэн тооцох байдлаар бодит тоо баримтад үндэслэн үрийн нормыг тогтоох боломжтой болно. Эцэст нь сортын цэвэршилт гэдэг үзүүлэлт байна. Энэ үзүүлэлт юуг илэрхийлдэг вэ? Мөн л үрийн чанарын маш чухал дотоод үзүүлэлтийг тооцогддог. За тариаланч аж ахуйдаа ямар сортыг тариалахаар шийдсэн байна. Тариалах үр нь яг тэр сортынх бөгөөд сортынхоо онцлог шин чанар, ургацын ба чанарын үзүүлэлтүүдийг бүрэн хадгалсан байх ёстой. Өөрөөр хэлбэл тариаланч тухайн сортыг сонгохдоо харгалзаж үзсэн давуу талууд нь тариалсны дараа бодиттойгоор илэрч байхын тулд үр нь сортын цэвэршилт сайтай байх ёстой. За холцтой үрээр тариалт гэвэл ямар үр дагавар үүсэх вэ? Өөрөөр хэлбэл өөр сорт холилдсон байвал ямар үр дагавар үүсэх вэ? Тэгэхээр сорт холцтой үрэнд бол сортын параметрууд жигд илэрч чадахгүй. Зөвлөх тохиолдол их байх учраас талбай дэгдэх агар технологийн үйлдэлүүдийг сортын параметруудад нийцүүлэн төлөвлөх боломжгүй болно. Наад зах нь талбайд болц жигдэхгүй учраас ургац хураах хугацааг тогтооход төвөгтэй. Ургацаар хурааж авсан буданд нь сортын чанарын үзүүлэлтүүд бүрэн гүйцэд хадгалагдаагүй учраас гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чанарын шаардлага хангахгүй болно. Иймд өөр сортын олзгүй цэвэршил сайтай үр үйлдвэрлэж ашиглахад онцгой анхаарал хандуулж байх нь зүйтэй юм аа. Сайн чанарын үр ингэж харагддаг. Бүрэн гүйцэд боловсрсон, зөв хэлбэртэй, том бөгөөд жигд ширхэгтэй, хугарсан, хорж ирсэн үрийн эзлэх хувь хэмжээ маш багатай байдаг. Ургац хураалтын дараа өтрөмд хүлээж авсан буудаан үрийг муутгахгүйгээр хадгалах нь сайн чанарын үр бэлтгэхэд чухал үүрэгтэй. Иймээс өтрөмд үр хадгалах талбай нь технологийн зохих шаардлагуудыг хангасан байвал зохино. Юуны өмнө талбай хуурай байх ёстой. Дээвэртэй бол маш сайн. Дээвэргүй бол хуцлагтай байна. Брезентээр хучаад ажиллагаа ихтэй бөгөөд гэмтэж муудахтай амархан тул брезентийн хучлага тохиромж муутай. Түүнээс гадна дадаа талбайд үрийг брезентээр хучаад удаавал хучлага дотроо соёолох эрсдэлтэй. Өтрөмд үр хадгалах нөхцөлийг сайжруулахад тодорхой зардал гарах учраас томоохон аж ахуйнуудад эдийн засгийн шалтгаанаар тэр бүр хэрэгжих боломжгүй байж болно. Гэхдээ үрийн ба ургацын чанарыг хангах, сайжруулахын тулд тариалах үр хураасан будааг өтрөмд хадгалах зориултын талбайг дээвэртэй болгоход аль болох эртнээс анхаарч үүнд шаардлагадах хөрөнгө оруулалтыг хийвэл эргээд аж ахуйдаа үр ашиг өгөх юм аа. Өтрөмд будааг чийг оруулахгүйгээр очиж хадгалах нь амаргүй. Ялангуяа хүчтэй бороотой үед бол маш хэцүү гэдгийг энэ зургууд харуулж байна. За энэ аж ахуй үр хадгалах сарвч хийст нь задгай талбайгаас хавьгүй илүү харагдаж байна. Гэхдээ сарвчны бетон шалны гадаргууг үүнээс илүү тэгш хийсэн болов будаа ачих үед хаягдлах нь багасах боломжтой байсан юм аа. Үрийг чээгнээс сайн хамгаалахгүй бол ямар үр дагавар гарахыг энд харуулсан байна. Соёолсон үрийн болон аваарын буудаан чанарын шаардлагад нийцэхгүй. Ийм учраас өтрөмд үр хадгалах нөхцөлийг хангаж чадаагүй улмаас нэлээд хэмжээний хаягдал, хоригдол үүссэн байгаа нь харагдаж байна. Будааг өтрөмд хадгалах үеийн хоригдол тухайн жилийн цаг агаарын байдлаас хамаарч эдийн засгийн ноцтой хохирол учруулах хэмжээнд ч хүрэх
боломжтой юм аа. Үр хадгалах талбай устгаашаа баг зэрэг хэвгий байна. Гадарх нь хангалттай том хэмжээтэй гөлөв цэвэрлэхэд хялбар бөгөөд элс шороо чулуугүй байх хэрэгтэй. Үрийг дээвэргүй задгай талбайд хадгалахад тулгардаг бас нэг асуудал бол үр шувуунд идэх шувууны сангасаар бохирдох аюул юм. За шувууны сангасаар бохирдсон үрийг цэвэрлэхэд нэлээд төвөгтэй болдог. Удааны нуруулсан игнэнүүдийг софтоор үрийн зуваагаар ялгаж хооронд нь механикаар тусгаарлах нь хялбар боловч үр дүнтэй шийдэл юм. Тусгаарлалтыг палк модоор хийвэл зардал харьцангуй бага зарцуулдаг. За тусгаарлалт хийх нь хэд хэдэн давуу талтай. Юуны өмнө сорт холилдохгүй. За мөн үр цэвэрлэгч, ажигч зэрэг хөдөлгөөнд төхөөрөмж өдрөмийн талбайгаас үр авахд хялбар болно. За мөн бороо орсон үед үрийг брезентээр очиход хялбар бөгөөд илүү найдвартай. Өдрөмийн үр хадгалах талбайд тавих шаардлагыг нэгтгэж дүгнэлцгээе. Үрийн будаа эсвэл таваарын будаа хадгалах уу гэдгээс үл хамаарч энэ шаардлагуудыг аль ч тохиолдолд мөрдөж хэрэгжүүлж байх нь зүйтэй. За нэгдүгээр үр хадгалах талбай хуурай байх ёстой. Аль болох дээвэртэй байх нь тохиромжтой. Брезентийн уншлага ажиллагаа ихтэй амархан дэмждэг учраас үр хучид тохиромж муутай. Брезентийн уншлагаар хучсан үр мөн соёлох эрсдэлтэй байдаг. За дараа нь үр хадгалах талбай цэвэрхэн гадарх нь хатуу холиг тэгшхэн бөгөөд устгаашаа үл ялэг хэвгүй байх шаардлагатай. Эдгээр шаардлагууд биелсэн нөхцөлд талбайд хадгалж буй үрэнд элс шороо чулуу холилдохгүй мөн борооны ус гадаргын хэвгийг дагаж орсох тул талбайд тогтохгүй. Түүнчлэн ажих цэвэрлэх төхөөрөмжүүд талбайгаас үр авахд хялбар болно. За дараа нь үр хадгалсан талбайг шувуунаас хамгаалж үрийг шувуунд идэгдэх шувууны сангасаар бохирдохоос заавал сэргийлэх хэрэгтэй. Ингээд эцэст нь нуруулсан будааг үрийн таваарын гэдгээр нь эсвэл сортоор нь ялгаж хоорондоо холилдохоос сэргийлэхийн тулд механик тусгаарлалт хийх нь зүйтэй. Тусгаарлах хамгийн энгийн арга бол нуруу бүрийг 50 см орчим өндөртөө палк модоор хачнаа. Удааны нуруунуудыг хачиж хооронд нь тусгаарлагаснаар мөн үр цэвэрлэх, ариутгах, ачих, хөдөлгөөнд төхөөрөмжүүд талбайгаас үрээ татаж авахд хялбар бас ачааны машинд ачих ажилч нэлээд өнгөрөх давуу талтай юм аа. Анхаарал тавьсанд баярлалаа. Хичээлтэй холбоотой асуултуудаа асууж болно.